дараагийн мэдээ. За багш нарын ажил хайлт хизээ зогсох нь тодорхойгүй энэ цаг үед сурагчид бие даан сурч хөгжихөөс өөр аргагүй байна. 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Атган бэлгийн хувьд багш нарыг ажил хайснаас хойш номын санд сунж элсэлтийн шалгалттай бэлдэж байна. Түүний хувьд багш нарынхаа асуудлыг сайтар ойлгосон эдээч дата инженер болох зорилгынхоо хүрээнд зүгээр сууж чадахгүй бие даан хичээлээ хийх болсноо тайлбарлаж байлаа. Нацаг дөржин нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан 15 цагийн орчим 23 дугаар сургуульд багш нар ажлын байран дээр ажил хайж байгаа бол сурагчид өөрсдийнхөө өдрийг өнгөрүүлж байна. 12 дугаар ангийн сурагч Атган бэлгийн хувьд дата инженер болохын тулд англи хэл, математик, физик гэсэн хичээлээр эсэлтийн шалгалт өгөх шаардлагатай. За тэрээр англи хэл, математикийн хичээлээ олон улсын шалгалтаар дүүцүүлэхээр төлөвлөж байгаа бол физикийн хичээл бодлого талдаа төвлөрөн хичээлж байсан юм а. Ажил хайлт нь бид нар нь бол өөрсдөө дэмжиж байгаа. Яг л одоо одоо шинэ анги өдөрцөн багшин чихэн ингээд багш нарын цалин баг гэдэг юм мэдж байгаа болохоор одоо ингээд тэднийхээ төлөө тэнцэж чинь баярлж байгаа. Гэтэ бид нар чинь нөгөө 12 дугаар анги болохоор бас ингээд бид нар бас хэцүү байгаа. Гэтэ хэцүүсэн ч одоо ингээд нийгмийнхаа төлөө одоо ингээд тасан зохицоод ингээд өөрсдөө бас хичээгээд багш нараас ингээд эсэлтэй бид та нар одоо ингээд хичээл орохгүй ч гэсэн өөрсдөө ингээд 12 дугаар анги чи өөрсдийнхөө ухамсараараа ингээд яг урдах юмаа бэлдээд олон улсын шалгалт ч юм уу тэрэндээ бэлдээж яг өөрсдөө бэлдээж юм яваараа бид нар хизээч юм чаадсан тусалж дэмжнэ л гэж хэлсэн. Атган бэлгийн хувьд 12 дугаар ангид орсноос хойш номын санд сууж эхэлсэн байна. За багш нар ажил хайснаар номын санд суух цагаа илүүтэй нэмэгдүүлсэн гэлээ. За гэвч удаан үргэлжилвэл багшийн чиглүүлэг дутна гэдгийг сурагч онцолж байсан юм а. Илүү их цагийг номын санд өнгөрөөж байгаа гэдэг бол өглөө хичээл орохгүй. Тэгэхээр ингээд яг өглөөс ирчээл жоо өдийн цагаа уучаал тэгээд шууд номын санд ирдэг. Хичээл байхгүй юм чинь тэгээд зүгээр суугаад ах ч бас ингээд хэцүү байдаг. Тэгээд өөрийгөө зоригтой одоо ингээд хүрхийн тулд ингээд өөрөө бэлдэж байгаа. Тэгээд номын санд тэгээд ганцаараа суусан чи яах вэ тэгээд ганцаараа сууж байгаа. Найзуудаас хаяа таардаг л та. Ялч гэрт ингээд одоо ингээд ялангуяа өөрийнхөө өрөөгөө бол амар хэцүү байна. Одоо ингээд хийх өрөө юм уу ширээмэрэ байхгүй. Тийм болохоор номын санд ер нь бол ороод үтсэн л дээр ах гэж бодож байна. 50000-аар одоо 1 жил одоо өгтөө орно гэдэг чинь бас том боломж л гэж бодож байна.